За Warren Buffett AI дээр буулшин гэдэг видео оруулах гэж бодлоо. Тэгээд сүүлийн ямар мэдээлэл гарсан бэхээр 2 дугаар улирлын мэдээлэлээр бол Berkshire Hathaway гэдэг Warren Buffett-ийн холдинг компани 14 улирлын турш зарлалт хийж байгаад энэ удаа ерөнхийдөө худалдаа авалт хийлээ гэдэг мэдээлэл гарсан. Тэгээд энэ хүү мэдээлэл нь юугаар сонирхолтой вэ гэхээр 6 сард Google 85 тэрбум доллар босгоод дата центр барих ерөнхийдөө бол хөрөнгө оруулалт босгосон. Энэ хөрөнгө оруулалтын 10 тэрбум долларыг Berkshire Hathaway-с авсан баггүй. Тэгээд энэ хүү шууд хувьцаагаар авсан. Мөнгө маань болохоор бонд аваагүй шууд хувьцаагаар авсан. Тэгээд 2 дугаар улирлаар дахиад 19 тэрбум долларын хувьцаа авснаас дахиад 10 тэрбум долларыг ерөнхийдөө бол Google хөрөнгө оруулалт хийсэн байна гэдэг мэдээлэл гарсан байгаа. Тэгээд Berkshire Hathaway-г Warren Buffett-ийг маш их хэмжээний кэштэй 380 тэрбум долларын кэштэй компанитай гэх юм хүмүүс бас мэдчихэж байгаа. Тэгээд Berkshire эдийн засаг бодлого гэсэн ярианад ярьж исэн бол Warren Buffett хүртэл хэмэл оюухан дээр болон эдийн засаг ерөнхийдөө буулшуулж байна гэдэг мэдээлэл гарч байгаа юм байна. Тэгээд сонирхолтой мэдээлэл гэх юм бол энэ жил 2026 оны ихэр захирлын суудлыг Greg Abbold хүлээж өгсөн. Тэгээд одоо ч гэсэн тузын дарга хിവэрэ байгаа. Манай тэгээд 95 настай энэ хүү алдах хөрөнгө оруулагч маань 8 сарын 30-нд 96 хүрэх юм байна.